Сайн бацхан үзэгчдээ, сонсогчдоо CTS podcast-ийн анхны дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Бидний анхны дугаарын зочноор олон улсын хэмжээний дугуй спортын олон улсын хэмжээний мастер Инх Чаргал зочин хөтлөгчөөр дуучин Гантайгаа өргөцсөн байна. Та хоёртаа баярлалаа, урилга хүлээж авсан. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгэхээр асуултаа хинээс Инх Чаргалаас эхлэе явчих. Инх Чаргалын хувьд усын спортоор хичээлж байгаа дугуй спортыг сонгосон. Тэгэд ер нь яагаад ингэ сонгох болсон юм бол хизэнээс дугуй спортоор хичээлж эхэлсэн? Миний хувьд бол бүр 7 настайгаас эхлээд усын спортоор хичээлж исэн. Тэгээд ерөнхийдөө бол яг хичээлэхдээ яг тамирчин өдөр болгон бэлтгэл хийгээд ачаалтаа бэлтгэл хийгээд нөгөө улс орноо төлөөлөд гадагшаа тэмцээн оролдоонд их явдаг байсан. Ингэж явж байгаад 2012 онд дугуй спорт руу санамсргүй байдлаар ерөнхийдөө орсон байгаа. Өөрийнх нь сонирхол байсан уу? Ерөнхийдөө бол яг сонирхол гэхээс илүү нөгөө тухайд нөгөө 2012 Бухарт өмнө спорт гад болох байсан. Тэгээд нөгөө тэнд ороод өгөөч ийгээд ах маань санал тавиад тэгээд би нөгөө ороод тэр нэмзэнд төрүүлчихгүй юу. Тэгээд бас уралдааны дугуй усын аргад нь ороод тэгээд ингээд зорилго маань ингээд томроод бүр ингээд дугуйн тамирчны карьер 12 оноос эхэлсэн байгаа. Тэгэнгүүт 13 онд ч Азийн авраг болсон байдаг үсттэй. Тэгээд нэг жилийн хугацаанд энэ амжилтыг ер нь гаргасан байна. Одоо энэ нэг жилийн хугацаанд нөгөө спортоос ингээ хөрвөөд ийм амжилт гаргана гэдэг ийм боломж байдаг юм уу? Миний хувьд одоо бас нэг жил дугуй унаад би бас энэ хэмжээний амжилтыг гаргах боломжтой юу те. Би энэ спортоор хичээлэхэд би оройтсан уу яасан? Тэгээ нөгөө хүүхэд тахасаа эхлээд спортын нөгөө суур маань тавигдчихсэн учраас тийм зүрх судасны үйл ажиллагаа ингээд ажиллаа сурцсан. Мөн нөгөө тэсвэрийн одоо тэр чадамж маань ингээд байсан суур байсан учраас дугуй спорт руу ингээд хөрвөж ороод бэлтгэл хийгээд мөн мэдээж бас мэрэгжлийн олон жил дугуй унтсан даваад багш дээр ингээд мэрэгжлийн заавар зөвлөгөөний доор ингээд бэлтгэл хийгээд бас тийм богино хугацаанд ийм одоо дугуйны чадвар маань өссөн гэж би боддتي. Таны хувьд дугуйн чадхаа хэр сонирхдаг вэ? Ер нь зуны үйлдэл та ингэж хүүхд байхаас хойдолтой 2 дугуйтай урталтай 1 дугуйтай ингэж явдаг байлаа шүү дээ. Тэгээ яг би ч сая орж ирээд нэг дугуйн одоо олон улсын хэмжээний мастер одоо эмэгтэй хүн байгаа гэхээр л учиргүй нэг юм дугуйны юм уутай тий. Ингээд нэг өмсгөлтэй ингээд нэг дугуй өмсөлхөд сууж явах бодог гэсэн чи яг нэг фотомодээс гайхалтай хүн бүсгүй ингээд байж хахаар юу л багш дугуй унаар санагдсан. Нэг юм одоо загварын тий айгүй хөрх хүн бүсгүй ингээд сууж явахаар бүр гайхалтай тэгээд айгүй гоё харагдчихэв. Хүний спорт гэдэг зүйл нэг басаа хүнийг тий маш гоё юм би болдрын болон ер нь сэтгэл зүйн болсон юм гоё хүмүүжил олгодог гэж би хувьдаа боддог л доо. Тэгээд одоо ерөнхийдөө 2 бүсгийнхээ голдоо суудсан юм нь бол ингээд аягүй бол ярих хүндээ анхаарлаа хандуулж чадахгүй байж магадгүй. Тэгээд сая асуулаа л да угаасаа багасаа нэг усын спортоор хичээлнэ гэдэг чинь нөгөө төвчээр ингээд суучихсан тий бас нөгөө амьсгал задарсан за ийм байгаа учраас дугуйн спорт руу ороход бол нэг гайх зүйл байхгүй байсан гэж би ерөөхдөө харж байна л да. Гэтэ чи хичээлэх юм бол чадна шүү. Баярлалаа хичээлээ. Би миний хувьд юм бол яг дугуй болно. Гэтэ муухай юм орох гээд байна л да. Би Улаанбаатар хотод дугуй унах. Дургу. Амчин чи амьдаа бас хайртай байхгүй болохгүй шүү дээ. Тийм үстэй. Хизээ юм дугуй унах замчсан Улаанбаатар хотод байхгүй. Яг үнэ хэлэхэд бол яг төвд бол ингээд амьдарч байгаа миний хувьд гэх юм бол 40 минут дээр хойд гэх юм дугуй унаад явна гэдэг бол туйлын хэцүү. Ер нь бол ийм дугуйтай зүйл биш тийм. Дугуйтай зүйл явах ерөнхийдөө Улаанбаатар хотод үнэхээр хэцүү гэж би харж байгаа. Та юу гэж бод? Яг таны хувьд нэг дугуй унах хүсэл сонирхол бол би ч нэг Сөүл хотод амьдардаг байхдаа чинь дугуй унаад дугуйгүй байсан ч гадаан дугуйнд бэлэн байдаг байхгүй нөгөө нэг гэл дуургаал нөгөө дугуйгаа авч явж сайхан унжгаад яг тэрүүнтэй адилхан компанийн өөр газар тэр юу байх юм бол тэн дээр нь очиж дугуйгаа авч тавиал гэл тэгэл нэг юм дугуй унаад сурыг танд дугуй унах зам нь одоо удахгүй тавигдаад дуусах баха. Ерөөл бат оршиг болтгой нэг TikTok дээр одоо бас игнүү шиг те ерөөл бат оршиг болтгой гэдэг. Нөгөө дугуй спорт чинь бас нөгөө эмэгтэй хүн дараа хүндтэй орох уу. Тэгээд бэлтгэл ер нь бас яаж хийдгийг хэдийн хугацаанд одоо нэг бэлтгэл гарахтаа хичнээн километр замыг туулдیں۔ Ер нь бол дугуй спорт бол эмэгтэй хүнд бол
жоохон ахтцсан спортын тоонд бол ордог. Яа тэгэхээр нөгөө шууд ингээд нар салхитай ингээд харьцдаг тийм ээ. А өдрийн одоо дундаж километрийн багтаамж бол 80-аас 100 км явж иж одоо нэг өдрийн одоо бэлтгэлийн багтаамжийг авдаг жишээтэй байгаа. Тэгээ Монголын бас нөгөө цаг уурын онцлогоос хамаарат бас жоохон бүр ингээд айгу асуудлууд тулгардаг л та. Одоо өвлийн цагт бид нар чинь хасах 17 градустай үед дугуй унсан байдгийн. Тийм. Тэгэхээр салхи гэхэрч бүр хөвтөн. Тийм. Гарна. Гэх мэтчлэн одоо яг эмэгтэй хүнд бол жоохон хагдцсан бол спорт бол яхаарахгүй мөн л дөө. Монголын хувьд гэх юм бол дугуй спорт ер нь шин залуу одоо юу хэмдэ те спортын төрлөө ер нь хэдэн оноос эхэлж анх бол 1959 оны 8 сарын 25-нд холбоо маань бол байгуулагдчихсан. 62 жилийн түүхтэй. Тийм биш үү те? Тэгээ хамгийн анхныхаа улсын аваргыг 1955 онд зохиож исэн. Бүр ууган спортууд. Тийм байж тээ, тийм бай. Тухайн үед бол соснигмын үед бол нөгөө топ спортууд байгаа шүү дээ. Бөхөө, жудо, бокс гэд яг тэднэр шиг одоо топ 6 спортынхаа төрөлд сонирхолтой байдаг спортуудын нэг шүү. 62 жилийн түүхтэй дугуй спортыг манай их жаргал бас нэг шин түүхийг эргүүлж 13 онд Азийн аварга болж байсан. 20 настай давалж байсан. Вау. Яг намайг бол Азийн аварга болоход бол дугуй спортын түүхэнд бол Азийн аварга алтан медаль бол байгаагүй л дээ. Тэгээд тухайн үед бол тийм нэг цуваа гараатай 29 км-ийн зайд ганцаарчлан гараатай тэмцээнд алтан медалийг анх авчирж исэн. Тэгээд 14 онд нь 15 онд нь мөн 3 жил дараалаад сүүлийн 2 жилд нь бас хүрэл медалийг авчирж исэн юм түүхтэй байна. Энэ дугуй спорт чинь одоо нөгөө бас тэгвэл дэлхийн хэмжээнд бол бас нэлээд дээр үеийн одоо спорт байх нь шүү дээ. Олимпиад хизээ орсон юм бол Олимпийн бас айгүй чухал одоо төрлүүдийн нэг шүү дээ. Дугуйтай холбоотой зөндөө олон спортууд байдаг те. Зуны Олимпиад ордог. Одоо ч Олимпийн цаг үе болж байна те. Хэвлэлээ чинь бас. Юу Монголын одоо дугуйчдын түүхэнд бол 1964 оны Токиогийн Олимпиад Монголын баг орж исэн түүхтэй. Тэгвэл. Тийм 80 оны Москвагийн Олимпиад орж исэн. 92 оны Барселоны Олимпиад орж исэн. 96 оны Атлантагийн Олимпиад орж исэн түүхтэй. Яг одоогийн бол өнөө цагийн төвшөнд бол Монголын дугуйн одоо холбоо маань дэлхийн ранкаараа 53-т бичигдэж байгаа. Одоо Азийн ранкаар бол 3-т бичигдэж байгаа. Вау. Ийм одоо шар ус усч штэ. Гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Тэгэхээр түрүүн бас нөгөө хэлжсэн шүү. Нэг ингээ бэлтгэлэхдээ 80-аас 100 км. Юу н хаагур бэлтгэлээ хөө. Хотоос ерөөхдөө бол гараад яг намайг одоо яг эд уралдаа бэлтгэл хийж байгаа үед бол бид нар чинь өвөр хангаан зам байна шүү дээ 19 шонгоос өвөр хангаан хөдлөөдгийн зам руу тийшээгээ хөвчлэн бэлтгэл хийдэг байсан. Тэгээ нөгөө сайн нөгөө шинэ хэсэг онгоцны буудлын ашиглалтанд орохоос өмнө дугуйчид тэнд нилээдэн сар бэлтгэлээ хийсэн байна. Шинэ зам байгаа шүү дээ. Бэлтгэл хийх зориултын замгүй учраас нөгөө хөдөлгөөн багтаа замууд дээр хийх. Бэлтгэлийн зам байхгүй юу? Байхгүй шүү дээ. Тусгаалan ингээд дугуйн спорт, ийм одоо ууган спорт байхад чинь дугуйн спортынхандаа зориулсан юм одоо тэндээ чинь зөвхөн та нар зориулаад барьчихад зүгээр нөгөө нэг энгийн хүмүүс гэсэн очиод нөгөө дугуйгаараа бариад би гурван дугуйтай унаа очиод байна. Одоо бол яг үнцгий цэцэрлэгт хүрээлэн Sky Resort-ийн зам дээр ерөөхдөө бол одоо нөгөө одоо аюулгүй гэхэр те хамгийн аюулгүй одоо энгийн одоо жишээлбэл та хоёр шиг маань хүмүүс дугуйгаа аваад унах одоо боломжтой зам гэвэл тэр байна. Яг одоо дугуй унаад бэлтгэлийгээ тамирчдын хувьд бол тэнд очиж бэлтгэл хийх нь бол боломж худлаа. Чи хүн амтны дундуур ноод чи юм. Нэгдүгээрт одоо зам нь одоо нарийнхан, хоёрдугаарт одоо богинохон тийм ээ. Одоо наацхан л одоо дугуйчд чинь би хэлсэн шүү дээ. 100-аас 150 км. Холын одоо бэлтгэлийн багтаамжийг бол бид нэр 150-аас 180 хооронд бол авна шүү дээ. Тэгээд одоо хичнээн цагт тулгуу дундаа амралттай тий. Тийм бид нар чинь амар нөгөө бие цасан тийм ээ юм идэн тэр хооронд чинь юмаа идэн уухамаа бол дугуун дээр чуучин бас нөгөө дугуй мууган хагарах техник хэрэгслийн саатал тийм үед бол зогсож бол яана л да. Тэгээд ерөөхдөө бол нэг 5-аас 4-5 цагийн хугацаанд бол зарцуулах шүү нэг өдөр бас богино цагийн хугацаанд болж те дугуйтай гэхэд одоо юу яадаг болсон байна л да. Нөгөө дугуй спортын дотроос амар олон янз байд юм шиг л шүү дээ.
Тэгээ уулих, тэгээ нөгөө юм дотор тэгээ шулуун замыг, батата замыг, трекийн, маунтин байких, BMX байна, downhill гээд нөгөө уулын оройгоос доошогоо ингэж уруудаг. Тийм шүү, экстрим тий. BMX төрлийг мэдэх үү? BMX гэх ямар төрөл вэ хаа? Нөгөө юм он томтой замаар нэг юм намхан имэлтэй юм дугуугаар ингээл байдаг. Тэр BMX гэдэг юм уу? Тэрнээс гадна бас дугуугаар нөгөө агаарт ингэ эргэлдэж байгаа ингэж буудаг тэрийг одоо ямар спорт гэх үү? Агаарт нэг одоо юм ингэж уруудж ирэл дэшээ явахдаа нөгөө дугуунасаа ингээл тэн дээр хөдөлгөөн хийгээд нэг гоё. Тэр чинь юу вэ? Экстрим болоо. Экстрим болоо явчихж байгаа юм тийм. Яг нөгөө нэг олимпийн ч юм уу юм яг спорт юм бол яг төрөл жанр л хараа. Манад яг аль төрөл жанр нэлээд хөгжиж байна? Road ерөөхдөө бол холбоо маань 1959 оноос хойш байгуулснаас хойш засмал замын буюу тийм road замын төрөл маань хөгжсөөр ирсэн. Тэгээд 2016 оноос эхлэн нөгөө трек буюу нөгөө ханан тойрог гэдэг тийм одоо төрөл дээр одоо трекийн жуниор ангиллал дээр трекийн залуучуудын дэлхийн аврагтай болсон байгаа. Тэгш баяр гэдэг нэг залуу. Тийм харж ирсэн энэ артлын дугууны нөгөө нэг битүү ингэж эргүүлээд явдаг. Би нэг зүйлийг бас тодтогч асуумаар байна л да. Чи одоо ингэ дугуун спортоор олон жил хичээлдээд ингээд Монгол эх орныхаа нэрийг ингээд Аз төлөвлөгөө дэлхийд ингээд гагаа явж байгаа ийм гайхалтай бүсгүйн хувьд Монгол хүн яг энэ дугуун спортоор юу амжилт гаргахад тэр би физиолог сэтгэхүйн хувьд юу боломжтой гэж харж байна уу? Ийм ууган спорт маань одоо ингээд өшөө явуулна тий юу гэж бодож байгаа Монгол хүн яг би физиолог одоо юу гэдэг одоо ингээ харахад бол ууд нь төсвөр төвчөртэй л гэж ярьдаг шүү дээ мань үсий. Арай нэг тийм хатуутсан л гэж ярьдаг шүү. Дэлхийд бол яг одоо бол Европод ноёлж байгаа. Европчууд тий. Ер нь бол дугуун өлгийн орон гэж бол хэлж болно тий европчуудыг. Гэвчиг одоо дугуун спорт маань Монгол хүний бие физиологид хэрхэн зохицох вэ гэвэл Монгол хүн маань нөгөө яалтчгүй бид нэр та 2 сая дурдлаа төсвөр төвчээртэй дасан цогцох чадвар өндөр. Тэгээд нөгөө газар зүйн байршил маань далайн түвшнээс дээр байдаг болохоор тэр маань бас их давуу тал болдог. Бид нар одоо ингээл Азийн аврагч юм уу ингээд тэмцээн ингээд Монголоос явж уралдахад тэнд бол нөгөө агаарын даралт ингээ харцсангуу нөгөө шууд ингээд нөлөөлдөг байгаа. Тэгээд нөгөө монгол хүн чинь нөгөө явандаа чангардаг тийм онцлогтой гэж би бас харсан. Дасан зохицох чадвар. Тийм нөгөө нэг өдрийн тэмцээнд чинь нөгөө тэр нөгөө Европын одоо өндөр тийм одоо би физиологтой тамирчид чинь нэг өдрийн тэмцээндээ ер нь айгу сайн оролдоод байдаг бол монгол хүний физиолог маань олон өдрийн тэмцээндээ ингээ явандаа айгу яван чангарна гэж тийм. Энэ спорт дугуй спортоор хүүхдээ хичээлүүлээг нас байдаг уу? Нас цаасан байдаг. Одоо миний хувьд бол хичээлэх боломжтой л гэж байна. Ер нь хүүхдийг бол хэдийн наснаас нь ер нь бол энэ спортод ингээ бэлдүүлвэл яг болдгийн. Яг зорж яг бэлдэн гэвэл ер нь бол нэг бага насны тий 10 хүртэлх насны хүүхдийг тэгэж айхтар бэлтгэлийн ачаалаар бол нүдэд бол хэрэггүй гэж багш нар үздэг юм байлээ. Тэр хүртэл нь болохоор зүгээр ингээд дугуун дурлуулах те таавар нь унуулах те нэг хаяа тэмцээн уралдаанд оруулах те тэгэж дуурлуулж тэгэж оруулж байгаа яг өсвөр настай болсон үеэс нь ахуулаад яг тэгэж төр дугуун төр суурийг ингэж тавьдаг юм байлээ. Тэгээ нөгөө дугуун спорт чинь нөгөө өөрөө нэг төсвөрийн спорт болохоор насны хувьд бол айгүй юм нөгөө хошоо. Одоо сая бол олимпиад эмэгтэй төрөлтөө 41 настай тийм Үзбекистаны Ольга Забелинский гэдэг тамирчин 41 настай. 41 настай. Надад боломж яагаш. Боломж байгаа байна. Төсвөрийн спорт гэдэг. Нас маань цэвэр төсвөр. Тийм, нас маань явах тусам төсвөр сууж идэг учраас туршлага нь хуримлагдж идэг учраас бас их тийм дугуй спортын давуу тал байна. 41 настай хүн олимпиад одоо залуу 20 гарсан өөрөөсөө 20 нас дүү тамирчтай уралдаж байгаа байхгүй. Би нэг сая өөрөө олимпийн тайлбар дээр суусан л та. За мундаг. Тэгээ бас миний хувьд дугуйн спорт гэхээр бас би харж байна л да. Хэн болгон хүсээ дугуйн одоо спортод ингээд орё гэхээр мэдээж энэ дугуйн спорт нэг дугуй авъя гэхээр асар одоо нэг үнэтэй. Тэ брэндүүдийн тэр дугуйг авч ижил бэлтэн гэхээс нэг хоёулаа нэг хужаагийн дугуй аваад тэр хоолох юм бол гурвантай дугуйтай бүр явахгүй шүү. Миний хажууд маань ийм гоё дугуй байж байгаа байхгүй. Жишээд энэ гоё чиний дугуй. Тийм энэ. За энэ дугуй яг ингээд яг нийтээр ингээд яг хэдэн төгрөг болж байна. Тэгээ яг
Би бас дугуйг нь харсан чи миний нөгөө харж исэн дугаас хамгийн нарийнхан дугуйтай. Харин тийм байгаа үстэй. Би ч ийм дугуй ерөөсө харж байгааг юм биш. Азар гэдэг. Тий азар гэдэг. Хайрын тэр яриад байгаа чинь болохоор mountain bike байхгүй юу? Mountain bike. Уулын дугуй гэж боддог байхгүй. Энэ road буюу засмал замын уралдааны дугуй гэж байгаа. Тэгэхээр ийм засмал замын уралдааны дугуй маань болохоор бас нөгөө цуваа буюу ганцаарчлан гараатай тэмцээний дугуй маань болохоор бас арай өөр байгаа. Араамны хувьд, энэ өрүүлний хувьд өөр бол авчиж байгаа. Одоо энэ дугуйд нийтээр хэд ямар брендийн ямар дугуй байна гэж хаваас үнэтэй харагдчих. Брэндүүд шал өөр юм ба. Дөөс вишн гэдэг шиг. Энэ нөгөө Canada брендийн дугуй байгаа. Үүний хувьд болохоор $7,000 орчим доллар тий. Тийм байна тий. Харсан байна. Хоёул бүх болох юм бол жодон шодог юм шиг үүдээ үсрээд тэгэл барьж болно шүү дээ. Тэгэхээр дугуй спорт $7,000 бол ерөнхийдөө бол яг мэргэжлийн тамирчдын хувьд бол харьцангуй гайгүй бас гайгүй боломж юу. Тэгээ нөгөө дугуйч нөгөө спорт маань нөгөө техникийн спорт болохоор жил болгон сайжраа явж байгаа байхгүй. Тэгээ сүүд би чинь одоо шиг ингээл араас загварууд нь шинээр гараад. Би чинь 2016 онд Хормоо гээд хүүхдээ гаргаад ерөөхдөө бол нөгөө цал завсарлага авсан байгаа. Тэгэхэд л одоо 2016-наас хойш 21 оны 5 жилийн хугацаанд одоо миний мэдгүй маш олон одоо тэр зүйл гарч ирсэн байгаа. Одоо болохоор ийм одоо ийм илт хормос байхаа болцсон. Ийм шингэн хормос гэдэг, ийм дискэн хормос гэдэг урдаа ийм ийм шингэн хормос гараад ирсэн байх жишээ тий. Тэгээ одоо мэргэжлийн тамирчид маань одоо энэ тоног маань болохоор бүр ийм юу болцсон байх жишээ тий. Нөгөө электрон одоо конов дараал юу солигдож байгаа. Араа хүртэл солигдож байгаа. Технологичсон, дижиталдагдсан гэсэн. Тэгээд одоо тэр сүүлийн үеийн тэр дугуйнууд маань болохоор яаж байгаа байхгүй юу? Шууд ингээл конов дараал дараалж араагаас Монгол мөнгөөр болохоор бүр 30 хэдэн сая гараа авчиж байгаа. Нэг өрөө байр. Тухайн тамирчны маань одоо бэлтгэл сайн байлаа гэд дугуй муу ахаар яг үүнд болохоор амжилтанд цэвэр нөлөөлчихөж байгаа байхгүй. Дугуй сайн байж ич хамгийн сүүлийн үеийн хамгийн чанартай сайн дугуй байж ич мөн дээрээс нь сайн бэлтгэл байж ич дугуйчдын амжилт одоо цэвэр шалтгаалж байгаа. Би бас sorry. Одоо ч бас нөгөө юу яадаг болсон мэл да. Одоо энэ бол нөгөө нэг ингээд яг зам дээр унахад тохиромжтой гэх нөгөө арцгартай нь нөгөө уулын дугуй гэж тэрүүн хэлсэн шүү дээ. Яг тэр шиг одоо ингээд 8-аас 80 настай ингээд хөвшин өвөө эмээ хүртлээ ингээд дугуй ундаг болсон байна. Дугуй унжгаа залуучууд их болсон байна. Тэгээд дугуйныхаа сонголтын дээр бас анхаарах хэрэгтэй юу? Яг зам дээр зориулдаг энэ дугуйг унжиж аюулгүй зорчих хэрэгтэй юу? Одоо тэр уулын дугуйг те ийм засмал зам дээр унаад байвал бас янз бүрийн тийм аюулгүй байдал талаасаа янз бүрийн. Тэгээ ерөөхдөө бол хамгийн түгээмэл одоо хүмүүсийн хэрэгэлдэг дугуй маань mountain bike буюу тэр нэг өргөн арцгар дугуй байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг энгийн хүмүүс хот дотор зорчтой хүмүүс тэр дугуйг л унсан дээр. Энэ дугуй ч юм болохоор тэр дугуйг бодвол айгу юу ахгүй нэгдүгürt айгу хөнгөн тэгээд жоохон нөгөө тэнцвэрээ яхад жоохон эвгүй тэнцвэрээ болоход тэгээд ер нь тэгээд тэр дугуйн дээрээ урдаа хоноо ингээд юм ачаад хүн сундлаад ингээд явж байгаа тэр дугуй нь арай илүү түшигтэй байхгүй юу? Түшигтэй байгаа. Гол нь нөгөө стандарт зам тавих шаардлага яалтчгүй тулгараад байна л та. Харин тийм ээ. Би нөгөө нэг чи надаас ихэж асуусан шүү дээ. Дугуй унах дуртай юу гэдэг. Уулын дуртай. Тэгээ Улаанбаатарт хурж ирээд би дугуй унах айцтай. Айц хүйцтэйгээр тэгээ дугуй унаж өөрийгөө стресстүүлээд орж явах вэ. Тэгээ би бодож байлаа л да. Улаанбаатар хотод одоо за дугуйчид битгий хэл. За дугуй унж байгаа хүн битгий хэл. Хүүхдээ агаарлуулыг салхилтуулъя гэдэг нөө тэргэн дээр хүүхдээ тавиад гарахад үнэхээр хэцүү байна гэж бид нар аав ээж нарын групп байна. Тэнд үнэхээр хэцүү байна гэж бүр ингэ зураг хөрөгтэйгээ байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Улаанбаатарт юу гэдэг яг дугуй унах боломжгүй дугуй унах тийм нөгөө нэг мэрэгжлийн тамирчид хүртэл тэр юу байхгүй байхад энгийн ард иргэдэд дугуйтай ямар нэгэн те юм ерөөсөө ингэ эн чи эргээд өөртөө л нөгөө өөртөөхөө ирүүлгүй аюулгүй байх юугаа бодохгүй л харин тийм ядаж л нөгөө нэг замуудынх нь боршуурн те үнэхээр энэ нэг юм налуу биш одоо хэцүү л байна л да Улаанбаатар хотын одоо энэ юу явган үний зам байхгүй юм чинь дугуун зам одоо нэхэд хэдүүлээ одоо одоо ч яг энэ зуны бүтээн байгуулалтын үйлрэл эхэлж штэ тэнгууд яг хотоос 16 км замыг 6 байршилд ингээд яг барих гээд ажил нь эхлээ явж илээ харсан уу анзаарч харсан уу таад харсан
Тэрэн дээр гэхдээ нэг зүйл анзаарч байхад ингээд 16 км зам гэж байгаа боловч ингээд энэ тэнд юм хэсэг байгаа байхгүй. Тэгэж тавих ямар шаардлага байхгүй. Тэгэж тавих юм бол яг үнд бол шуутгалгад бол мөнгөний л гарцуулж байгаа байхгүй. Замыг бол хотын одоо урагшаа хашуу чиглэлтэй одоо зүүнээс баруун тишээ ийм уртааш нь ингэж тавих хэрэгтэй. Одоо 5 шараас офицер хүртэл те. За бүр одоо танлаа гэхэд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл ингэж уртааш нь тавих хэрэгтэй байхгүй. Одоо ингээд энэ тэнд ингээд 5 6 цэг дээр ингээд богинохон ингээд зам тавьчихгууд одоо тэр А цэгээс Б цэг хүртэл явчлаа. Тэгээ цаашаа яах вэ? Хотын дуу орох гэж байгаа яах вэ? Тийм биз дээ. Яавал одоо энийг бас дугуй явах те. Дугуйтаа иргэдээс гадна хүүхдээ түрээд явах. За мөн ингээд одоо скутер илүү те. Скутерээр ингээ явах те. Ийм юмыг гадаад дотоод бол явж үзсэн л баймаар юм манай энэ хүмүүс. Яг нөгөө байшин юу л та 5 шараас 10 дахь орол гэдэг чинь ингээд нэг шулуун болоод ирчихэж байгаа. За тэгэнгүүтээ Мобисаас зүүн дөрвөн замын уулзар гэдэг чинь бас нэглээ хэсэг ингээ шулуун яваад. Тэг чи ер нь яваанда нэг одоо үе бодвол дугуун зам ер нь бол нэлээд хангалттай болоод эхэлж байгаа шүү. Огт хангалтгүй. Уучлаарай. Огт хангалтгүй байгаа. Тийм. Огт хангалтгүй. Наач бүр хэлмээр байна заяа. Нэг мөсөн одоо юу гэдэг энд тийм үнэтэй байдаг юм болоо. Одоо ингээл 5 шараас бараг зүүн дөрвөнтэй офицерын ордог хүртэл нэхгүй ингээ яагаад дугуун зам ингээд нэг барьж болдгүй юм бэ? Төв замдаа тавих хэрэгтэй. Тийм, төв замдаа. Тэгээд нөгөө хөтлөгч таны хэлснээр дугуун зам нэг үе бодоход тавигдж байгаа сайшаалтай боловч энэ маань ингээд стандарт байх хэрэгтэй байхгүй. Яг одоо байгаа зам маань болохоор нэгдүгээрт нилээ нарийнхан. Хоёрдугаар гэх юм бол яг нөгөө явган хүнийхээ зам дээр байгаа болохоор тэн дээр чи нөгөө явган хүмүүс зорчод байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдтэй нөгөө тэргээ төрж байгаа хүн чинь тэн дээр ингээд хүүхдээ түрээ яваад байгаа байхгүй юу. Тэгээ энэ яг солонгост тэгдэг байхгүй юу. Зам нь угаасаа өөр хүн. Тэн дээр дугуун зам ингээд байж идэг. Тэгээд явган хүний замнаас иж идэг. Дугуун замаар нь яг дугуйтаа хүмүүс л явна. Тэгээд нөгөө нэг баг хүний ухамсар байна штэ. Энэ дугуун зам. Энэ бидний явах зам гэдэг. Ийм угаас цаанаасаа нөгөө төрөвшсөн, ухамсарлсан хүмүүс чинь тэр дугуун замаар явдаг байхгүй. Одоохондоо манад яг нөгөө бэлэг ингээд ногоон дээр ингээд дугууны зурагтай дугуун замаа гэж битсэн багт ингээд хүмүүсийг яваад би бас яг подкастнда зориулаад тэрийг бас нэлээ ингээд хараад зам дагуу явхад яг ингээд хойноос нь дугуйтаа хүү ингээд юугаа дараал. Тий. Тэгэнгүүт ингээд холдож зарим нь ингээд холдож мэдэн зарим нь ингээд холдож мэдгүй бараг уцаарлангуу. Энэ бас нэг төрлийн соёл байна л да тий. Тий. Хамгийн бас нэг одоо инээдэмтэй ч гэдэг юм уу нэг тийм асуудал маань юу гэхээр за тэр одоо зам дээр дугуун зам дээр нь явлаа. Зам маань уулзуур дээр ирлээ. Боржуур нал. Шууд уушгаа ингэ тонг гэдэг. Одоо над дугуун зам нэгчих юм бол заяа дугуун замаа маш гоё ингэ одоо Улаанбаатар даяар дугуун зам нээчихэд ямар хүмүүс ашигтай гэж тэрхэн зэртэй хүүхдээ төрж байгаа. За тэрүүгээр нөгөө бараа бүтээгдэхүүн дугуйгаар ингэж оруулж байгаа. Ямар олон талын ач холбогдолтой гэж бодож байна. Тэнд чинь нөгөө явган одоо энэ нөгөө настай хүмүүс шүү дээ. Явж чадхаа байсан. Солонгос чинь настай хүмүүс нөгөө нэг юм тэрэгцэн баг ингэж удирдгаар явдаг. Тэрүүгээр ингэ бүх хүн тэрүүгээр зорчих байхгүй юу. Ерөөсө дугуун замаа ингээд гоё ингэ бариад эхэлчихэл юм бол эргээд ямар олон хүмүүсийн зорилгот бүлгүүд хүмүүст гоё боломж олгож байгаа гэдгийг энэ хүмүүс мэдмээр дээр байгаа хүмүүс маань ерөөсөө л ингэж л бодох хэвээр. Хэрвээ би тэрэгцэртэй байвал надад ямар одоо зам маань ямар байвал илүү таатай байна. Тэгжил бодож л энэ бүх замыг хийх хэрэгтэй байхгүй. Тэрэгцэртэй хүнд таатай тааламжтай байна гэмээж одоо бусад одоо бүх төрлийн хүмүүс л таатай л байна гэсэн үг байхгүй юу? Ер нь яг дэлхийн стандарт дугуун замын одоо хэмжээ ямар хэмжээтэй гэдэг юм бол манайх дээр бол мэдээж ойлгомжтой нэг юм ширээнээс байлгаах шүү дээ. Ерөнхийдөө бол яг одоо нэг одоо дугуйчны хангалттай багтах тэр зайн гэх юм бол 1.5 м гэж байгаа. Одоо энэ дэлхийн одоо хөгжилтэй орнуудын тэр дугуун тавьсан замууд ингээ харж байхад одоо нөгөө чигээрээ явах эсрэг урсгалтай ингээ зэрэгцээ байгаа байхгүй юу. Тэгээд 1.5 гэхээр 3 м өргөнтэй. Хэрвээ одоо хоёр дугуйчин зэрэгцээд одоо та битүүр явлаа гэж бодъё шүү дээ. Тэгэхэд одоо замын өргөн маань 2.25-аас 2.5 м өргөнтэй болоо явж байгаа. Одоо Монголын маань нөхцөлд одоо хотын маань төлөвлөлт маань одоо зам руугаа нэлээд шахачлаа тийм ээ. Тэгээ одоо дугуун замаа хоёр хүн зэрэгцээд явхаар ингэж яа нэхэр одоо боломжгүй байна гэхэд одоо нэг хүн ингээд зүрхөөр 3 м
эсрэг урсгалтай ингэж л одоо 3 м-ээр 1.5-1.5-аар ингэж л хийж ижил стандарт болно. Тэр нэг та нар магадгүй зүүн өмнөд Азиудаар юу айлж үзсэн нөө Солонгосоос ахуулаа Япон зүүн өмнөд Азиудаар ороход дугуун орн шүү дээ. Одоо Вьетнам дээр чинь тий. Тэгмээд яагаад дугуй гэх чинь хүний бие организм сайн эрүүл хүн тий спортоор дугуйгаар хичээлж нэг хоёр гэх юм бол нөгөө замын хөдөлгөөний нөгөө нэг төвзрлийг бууруулж байна. Нэг тэр утаа байхгүй учраас агаарын тэр нөгөө индекстэй маш цэвэр болж байгаа. Тэгээ ингээд олон талын ач холбогдолтой байхгүй юу? Машины сая дугуйгаа унаад бүхэл бүтэн дугуун ингээд явж идэв шүү дээ. Амар гоё. Нэг машины талбай дээр 10 дугуй багтдаг. Тийм одоо жишээ байгаа байхгүй. Улаанбаатар хот маань жижигхэн тийм ээ. Тэгээд бүх барилгууд нь ингээд шаавцсан, бүгдээр ингээд төв рүүгээ ингэсэн тий. Тэгээд нөгөө нэг одоо иргэн болгоно нэг автомашинтай. Тэгээд нэг өдөр нь гардгүйгээ зарим одоо боломжтой айлууд нь хоёр машинтай. Яа, тэгж нэг амдрах юмсаа боргоно даа. Хотхон дотор нь байран дотор нь зогсоол нь олдохгүй бүр ингээд бүр чигчсэн байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр бид нар одоо замын хөдөлгөөн одоо энэ бөглөрлийг ерөөсөө шийдэх хамгийн одоо ухаалаг арга маань болохоор ерөөсөө л дугуйн замыг шийдэж өгөөд хүмүүсээ ингээд хүчээр автоматар одоо тэрийг таниулаад дугуйл унуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгжээж тэр айхтар нэг машин эзлэх зайн дээр 10 хүн явуулах хэрэгтэй байхгүй юу. Тэрээс гадна өсгөж үү те дугуйгаа авчдаг дугуйгаа гадаа тавьчдаг шүн унтахгүй шүү дээ. Алга болчих үү дээ алга болчих. Тэгээд дээш нэг өсөх одоо Солонгос зүгээр метроны буудлын хүртэл метроны буудлын дуугаа аваад буух юм жижигхэн хөөрхөн гэж бүр замтай. Тэгээд метро дотроо дуутай хүмүүс метрондоо суух метроны бүр хэсэгтэй. Дугуйгаа аваад юу ярих үдээ манайхаа юу ярих үдээ автобусандаа аваад дугуйгаа суухаар нөгөө хүнэнж багтахгүй дугуйнд багтахгүй. Тийм. Солонгосын нөгөө автобусны дугуй ингээд угаа Солонгосын автобуснууд чинь боржууртайгаа хаалган нэгдлээ яг боржууртайгаа яг ижлэгэн төвшөнд байдаг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө ингэж байх болохгүй. Тэндээ чинь нөгөө тэрэгэн зэртэй хүн гарна, дугуйтаа хүн гарна, хүүхдээ төрж байгаа хүн гарна гэдэг утгаараа цаанаа стандарт гэж нөгөө нэг цаанаас улсынх нь стандарт гэж юм байдаг байхгүй. За манай Монгол одоо их их нөгөө гадаас орж ирсэн нөгөө автобуснууд байдаг юм шиг. Нэг дээр үж автобусны дотор нь шаттай. Тэрүүгээр хизээж тэрэгэн зэртэй болон дугуйтай хүн орж чадахгүй байхгүй юу? Баг хөд мутаа хүн яа хөг татуулж байгаа. Миний эмиг аваарай гэх хөрг юм ингээд орж байгаа жишээ нэ заа. Ингээд стандарт байвал хэдүүлээ чи энийг бод ярих юм бол юу гэхэд дуусахгүй. Яг үнэндээ ямар ч нэг дугуйныхаа замыг барьчихад тэрэгэн зэртэй хүмүүс хэрэгтэй, хүүхдээ төрж байгаа хүмүүс хэрэгтэй гэдгийг л бас дугуйн замаа барьчих юм бол нөгөө дугуйн түрээсээ үйлчилгээ чинь бас нөгөө хангалттай цэцэглээд хэрэглэн ч бас нөгөө нэмэгдээд эхэлнэ. Хөргөм дугуй бизнес хэрэгтэй манай нэг найз байна. Nice bike гэдэг хөрх юм. 3-4 жилийн өмнөөс тэр nice bike хэрэглэхээр одоо талбай дээр эхлээд хийж агаад тэгээс сүүлдэргөө хөрх юм тэгээ дамп буусан шүү дээ. Дугуйн зам байхгүй учраас. Ер нь бол яг дугуй унах нөгөө сонирхолтой тийм залуус нэмэгдсэн байгаа байхгүй. Тэр UB bike төсөл дээр ингээ харах юм бол 18-аас 20 онд хэрэгжихтэй ингээ 50000 хэрэглэгчтэй болсон. Тэгээд тэр нөгөө нэг давтагдсан тоогоор тэр нөгөө дугуйн түрээсэнд гарсан нийт танд 80,000 удаа ингээд түрээс нь гарсан. Тэгэхээр ингээд нөгөө залуучуудын хандлага ингээд эрүүл мэндэд анхаардаг болсон. Тэгээ ингээд төгжирч ингээд зав цагаа үрж яхаар дугуйтайгаа ингээд явъя гэсэн тийм бас соёл хандлага өөрчлөгдөж байна. Угаасаа эрүүл мэндэд ашигтай. Гэхдээ одоо Монголын хувьд гэх юм бол илүү нөгөө миний хувьд амин насанд нэг Пүрүс орж ирээд паг гэдэг нэг дүрмээ барьдаг бол гайгүй л те дүрмээ барихгүй одоо ингээ яаж улаан ногоон гэрлээр биднийг баг гарцаараа гарч ирэх хүртэл дайх гэдэг. Тэгвэл яг энэ хотод Улаанбаатар хотод дугуй унах одоо тийм дугуйны тийм аюулгүй тийм дүрм гэж бас байна. Энэ дүрмээс нь байгаа тийм. Ерөнхийдөө бол одоо дугуйн одоо замын хөдөлгөөний дүрм гэж байна. Гэхдээ бас яг дугуйчдын одоо бас нөгөө өөрсдийн одоо биеийн хилэмжүүд гэж байна л да. Одоо нөгөө баруун тишээ эргэлээ гэхэд баруун гараа ингээд ингэх хэрэгтэй тий. Аль эсвэл нөгөө зүүн гараа ингээд нугалахаар чи баруун тишээ эргэж ийн гэсэн утгатай. Тэгээд ингээд гараа ингээд доошлохоор одоо зогсож гинэ гэсэн тийм биеийн хилэмжүүд байдаг. Одоо тэгээд бэлтгэл хийж явж байгаа дуучид хүртэл ингээд нэг нэгнтэйгээ ингээд яадаг хилэмжүүд байдаг. Ингээд дуучид ч ингээд бэлтгэлдээ ингээд гарч байхдаа ингээд одоо жишээлбэл 5-аас 10 дугуйч ингээд цувраад ингээд хойноос ингээд явж байхад одоо тэнд урд ингээд нүх дайралтвал нүх вэ шүү гэд ингээд гараараа ингээд тохиж ингээд хилдэг байх жишээ нь тий. Ингээд гараараа ингээд хуруугаараа заана, гараараа ингээд заана. Тэгээд гараараа ингээд эргийгээд ингээд хилэмжүүд бас байна л та. Тийм. Тэгээ нөгөө миний бол харж байгаагаар бол Улаанбаатар хотын одоо дугуйн замыг явган хүний замаасаа л одоо ингээд жоохон ингээд салах хэрэгтэй. Одоо тэн дээр чи нөгөө
түрүүн бид тэдийн ярьсан нөгөө ягуу үнэн яваад байна. Одоо хүүхдээ тэргээ яваад ингээд салгах ёстой байхгүй. Тэгээ нөгөө стандартын одоо дугуун одоо тавьсан хөгжилтэй орнуудыг харж байхад ерөнхийдөө 2-3 одоо төрлийн стандарт замууд байна л да. Одоо жишээлбэл нэгдүгээр нь болохоор нөгөө нэгдүгээр игнийхээ хажууд нөгөө тийм хөвөөгөө ингээд дугуун зам болгоцсон тийм жишээ байна. А тэр болохоор одоо Улаанбаатар хотод жоохон эвгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэгдүгээр игнэнд явж байгаа зам жолооч нар маань дугуун зам руугаа ингээд орж ирээд те дугуйчтайгаа мөргөх жоохон машин тавьчих байлгүй. А хоёрдугаар гэх юм бол нөгөө ягууныхаа зам дээр ингээд шийдэж өгсөн байна. А тэгтээ нөгөө ягуун хүнийхээ замаас ингээд ногоон ингээд байгууламжаар ингээд хөвөөгөр ингээд салгацсан. Тийм бас юу аахгүй юу? Тэгээ нөгөө бас нөгөө хашлагаар ингээд бас заагалцсан. Хашлаг гэдэг ийм нарийнхан юм урт төмрөөр юм биш. Нөгөө ийм богинохон юм нэг шон зориултын шон. Тэгээ тэр шон дээр болохоор рефлектор буюу тийм ойлгогчтой ийм юмар заагалцсан байна. Угаасаа тэгэл ойлгомжтой бол гадны орнууд явж байхад яагаад ийм тэ байдгүй юм бэ? Яг тэдних шиг болгоод өгөөч гэж бид нэрээс огт хүсээгүй. За яа. Миний хувьд гэх юм бол яг Улаанбаатар хотод яаж хийж байгаад энэ замнуудын хажуугаар нэг ягуун үний зам, дугуун зам гэдгийг энийг жоох ингээд тэ бүр ингээд стандартын дагуу гоё ингээд шийдээд өгчих боломж нь яагаад байдгүй юм бол нэрээс бид нар баг жижиг хөвгтөч нь хэл болохоор яадаг вэ? Яагаад вэ? Вэж та тий. Бүр ингэж байд. Тэгээ юм хийх гээд яваад байгаа одоо энэ удирдлагууд үе удирдлагууд юм хийх гээд жижигэн ч гэсэн юм хийх гээд яваад байгаа удирдлагууд бас байна. Тэдэртээ бас хаашаалтай. Яг энэ нөхцөл байдал ийм болсон. Нөхцөл байдалтай таарсан юм хийж бод. Тэрнээс Солонгос шиг тий, Япон шиг, Нидерланд шиг тийм гой замыг хүсээд угаасаа бид нар замаа тавихтаа энэ Монголд яг дугуй унж байгаа энэ мэрэгжлийн дугуйчтаас нь маш сайн зөвлөгөө зааварчилгааг авах хэрэгтэй байхгүй. Тэд нар чинь нөгөө биеэрээ ингээд туулаад ингээд мэдэрсэн улсууд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө сая нөгөө Машлан гүрнээс ийшээгээ нөгөө 7.2 км-ийн зам шүү дээ. Тэр чинь бас нэг жоохон шүүмжил дагуулсан. Яагаад тэгэхээр нөгөө замаа ингээ хашаад ингээд ийм өндөр хашаад ингээ хашсан. Тэр маань болохоор бас шүүмжил дагуулсан байхгүй. Одоо жишээлбэл ингээ дугуйнаа явж байхад ингээд таныг ингээд хоёр талаар ингээд юмар ингээ хашчихаар ямар санагдах вэ? Тэр чинь ингээд өрүүл маань ингээд хүрхээр ингээд яг үндэ ингээд дугуй замыг маань хашчихаар ингээд тэнцвэр ингээд баланс алдагдана. Сэтгэл зүйд бас нөлөөлөх юм шүү дээ. Тийм баланс алдагдана. Тэгээд одоо мөргөлдлөө осол аваар гарлаа. Тэр одоо төмөр хашлагаа одоо мөргөх ингээд аюу олон эрсдэлтэй байхгүй. Хэрвээ тийм хашлах тавхаар бол нэгдүгээрт одоо замаасаа ингээд 0.5 метрийн одоо зайтай. Гэхдээ тийм төмөр хашлага биш юм зориултын одоо олон улсад болохоор даан айлангуй нөгөө хашлаг ерөнхийдөө тавьдгүй л дээ. Хашлаг тавхаар бол ийм огцон мэргэлтүүд дээр ийм хашлаг тавьж өгдөг. Тэгтээ яагаад хашлаг тавьж байгаа юм бол та юу бодод үзтээ. Дугуй чинь нэхгүй. Угаасаа тэгтээ тэр дугуун зам инээ. Энэ болохоор ягууны замаа гэхэр чинь тэгэл өөрөө мэдээл тэнд чинь гоё ингээл явна үсттэй. Ийшээ орж болохгүй шүү ингээд хашлаг тавьшаад. Тэнд нөгөө хоёр асар хөндөгдсөн байлээ л дээ. Нэгдүгээр гэх юм бол даалан дээр тэр дугуун замаа барьсан. Хоёрдугаар гэх юм бол нөгөө нэг нөгөө цэвэр усны нөгөө юм дээр бүстэй байгаа учраас хүмүүс нөгөө ил задгаа нөгөө бицсах тэгээ хог хаяна гэдэг одоо тэр эрсдлээсээ хамгаалаад тийшээ оруулахгүй гэж л хашлага тавьж байгаа юм бэлээ. Гэвч яг үнэндээ бол тэр маань болохоор айгүй буруу ахгүй. Аюулгүй талаас бол айгүй буруу. Тэгээ нөгөө олон улсын стандарт болохоор тийм огцон мэргэлтүүд дээр хашлага тавьсан байдаг. Гэхдээ тэр хашлага маань болохоор тийм төмөр байдгүй байхгүй нөгөө юм ролкон харж ирсэн та тэр ролкон яг ингэж эргэлддэг нөгөө тийм ролкон аль эсвэл юм зөөлөн юм нөгөө зөөлөвчнүүдийг тавьсан тийм юм дээр тэгээ эргэлтнүүд дээр юм бөөрийнх юм тойл байдаг тийм тэгэж тавьж өгсөн байдаг нэг юм wild тойл байдаг шүү дээ нөгөө нэг ангитай. Тэгээ ер нь яг би бол ингээд сонсох нэ яг нэг сонирхогчд те зүгээр нэг ингээд дугуй униа гэсэн тийм хүмүүсийнхаа л нэг юуг л дээшлүүлж боломжийг л гаргаж өгж гин гэж харж байна. Яг мэрэгжлийнхэнд бол яг тийм зориулсан биш те зүгээр нэг энгийн одоо наад ч юм уу те дугуйгаа унаад нэг цаг ингээд тойрё гэсэн нэг тийм боломжийг л одоо бүрдүүлж эхэлж гин л гэж хараад байна. Намхан юм шонгуудл зориултын шонгуудл тавьж өгөх хэрэгтэй л доо. Тэр шонгууд холбоосгүй те. Холбоосгүй. Төг гэсэн нэг юм. Тэр нь бас хөрхийн нөгөө нэг юм гэрэлт бас хөрхэн бас нэг юм яадаг цацардаг ш. Солонгос их тийм дээ.
Тэгээ ер нь яг нөгөө дугуйчтаасаа ерөөсө зөвлөгөө аваагүй барьсан гэдэг нэг жоохон тийм шүүмжлэл бас дагуулсан тийм. Гэхдээ яг шүүмжлэл дагуулад юм хийж яах гэдэг бас нэг талаараа яг вэ болж байна тий. Болж байна бас. Өшөө илүү тэр нь олон километр байвал бас гоё л байна л да. Тий. Одоо тэгвэл хоёр бүсгээс асуумаар л да. Энд бол мэрэгжлийн тамирчин байж байна. Энд бол энгийн бас иргэн байж байна. Манай иргэн маань юу хүсэж байна? Гоё дугуун замтай болох байна. Тэрүүгээрээ сайхан гэдэг гоё ингээд. Тэрүүгээр дугуун ингээ хүүхдээ ингээ унаа явахт айдасгүй байна. Хүүхдээ дээр хойш нь тавьчаад нэг бол урдаа тавьчаад нэг бол дугуун унаад ингээд хөвж байна. За мэрэгжлийн тамирчин болохоор мэрэгжлийн талаас гоё юм те. Одоо стандартын дагуу хангасан заалтай болохыг хүсэж байна. Замтай болохыг хүсэж байна. Би одоо хоёулангийн хүсэж байна. Ер нь одоо ингээд хотын соёл хандлага гэл бүх юм өөрчлөгдөөл залуучуудын одоо ингээд нийгмийн оролцоо айгу нэмэгдэж байна л да. Ер нь одоо ингээд тэгээ ийм стандартын дагуу дугуун замыг тавиад өгөөч гэхэд одоо бидний оролцоо бас айгу чухал. Оо энэ ч одоо шүгэл үлдээгээл бараг шаардах хэрэгтэй. Бид нар шаардах хэрэгтэй байхгүй юу? Ийм бид нар татвараа төлдөг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, бүх даатгалаа төлөөд ингээд явдаг. Гэтэл бид нар эрүүл, аюулгүй, сайхан гоё иргэний нийгэмд бид нар амьдрах, сайхан амьдрахыг хүсэж штэ. Ядаж дугуйгаа унаад явах бид нар шаардах хэрэгтэй байхгүй зү? Дугуйгаа ингэж унмаар байна. Ингэ дугуй унснаар надад сайн биднэрт сайн, хотод сайн энэ тэгээ бүр хотын төв чинь машиныг гайгүй болоод дугуйгаа унуудаа гэхэд ядаж нэг машины чимээ хүртэл багассан шүү дээ. Тийм үстэй яг үнийг хэлэхэд би бол тэгж л харж байна. Одоо ч нөгөө ард иргэдтэй ингээд дугуй унахыг ингээд бүр ингээд мэдүүлж өгсөн байхгүй юу? Мэдэхгүй байгаа болохоор яалтчгүй ингээд хүмүүс ингээд тэр айхтар үнтэй машинаар уралдаал машиндаа ингээд суугаал ажил гэр хоёрын хооронд ингээл яваад байна л та. Мэдүүлэхэд бол бид нар юу хийх ёстой вэ гэхээр төр засгаас одоо бид нар чинь нөгөө нэг өдөр бид нар чинь нөгөө зорчдгоо штэ. Нөгөө автомашинаар яг үнтэй адилхан одоо 7 оны хавсансан өдрийг автомашингуу дан одоо дугуйгаар явдаг. Бүр төр засгаас бүр тийм болгож өгөх бас тийм бол. Дугуйгаар явах замыг нь газ бариад өгчөөч. Тэгэх юм бол үнэхээр айгүй одоо тэр нөгөө стандарт тэр нөгөө замаа одоо шийдтэл бид нар яах вэ те нэгдүгээрийг нэг дугуун зам болгож болно шүү дээ хүчээр тийм ээ тэгээд ингээл одоо шийдээд ингээд тэр болтлоо одоо стандарт замтай болтол ингээд гих мөчлийн юм аргууд бас байна тийм ээ ингээд шийдээд өгөх юм бол одоо тэр хотын тэр төгжрөлд явж байгаа хүн маань ингээ төгжрөл ингээ явж байгаа хүн чинь хажууд нь ингээ дугуйтай өнгөө сүг гэл ингээ яваад байгаа чинь. Тийш би нэг юм хэлэх үү. Угаасаа манай Монгол улс чинь тэр том Нью-Йорк, Соул, Токио өөр юу гэдэг тийм том хотууд шиг том биш аахгүй юу? Баг тэрний нэгэн дөрөвтэй адилхан хот аахгүй юу? Манай Улаанбаатар ч айгүй жижиг. Тэгэхээр дугуйн замаар нэгээд өчөхөд машинуудаа ажилтгүй болно. Нэр шүү. Тэгээд дугуйгаар явлаа гэж ягаад тэр одоо чинь нэг үе бодвол залуучууд маань иргэд маань яаж эрүүл саруулд амьдрах уу яаж бие бэлтраа те юу яах вэ гэхээр дугуй унах тэр айгүй гоё ахгүй дугуй унаад ингээ явах чинь тэгээд уул нь ийм олон талын аш холбогдолтой гэж би бодоод байна. Утаатай байна гээл бид нар чинь утаагаа яаж одоо зөрөгтэй одоо алхам хийлээ одоо бөглөрлөө бууруулахын тулд бид нар одоо дугуйн замаа бүр ингэж нэгдүгээр нэг бүр ингээ дугуйн зам болгочихъя гэл бүр ингээ хүчээр ингээл ийм одоо зөрөгтэй юм алхамнуудыг хийхэд хүн чинь ингээ хүссэн үсээгүй ингээд дугуй барайл унах байхгүй юу тийм ээ. Дугуй унмаар байна. Дугуйгаа унмаар байна. Хамгийн гоё гэж дугуйны юу хамгийн гоё гэдэг гэж. Хамгийн гоё юм нь болохоор штэ. Цаг хугацааг маш сайн хэмнэдэг. Одоо жишээлбэл 5 км замыг автомашинаар зарчхад бид нэр 50 минут зарцуулж байна. Дунджаар штэ. Одоо тэгээд зам хаагаал одоо голд нь нөгөө хоорондоо ингээ мөргөлдөөл гих мэтлэн бид нар ч одоо зам дээр хэдэн цаг төгжирдэг үлээ тийм ээ 5 км замыг дунджаар 50 км тулж хаад дуугаар те зүгээр л энгийн хүн тааваараа ингээл жихэд 15-аас 20 минутанд туулж байгаа байхгүй юу 20-30 минут ер нь бол Улаанбаатар хот бол дугуйны хот болох бүрэн боломжтой би хэлээд байгаа шүү дээ жижигхэн одоо Сөүл хот шиг юу маш тийм том биш аахгүй хот биш аахгүй юу том гүүр давн тийм байхгүй Улаанбаатар хот чинь. Тийм тэгээ яг дугуйн хот болыг ихэд нөгөө хандлага чухал байна л да. Зарим хүмүүс нөгөө нэг дугуй унана гэдгээ бас мэдэхгүй хүмүүсүүд байна. Одоо л нэг залуучууд унж эхэлж штэ. Ер нь голдуу ингээл яг байнга хэрглэж байгаа нөгөө залуучууд байна. Тэгээ хөвчлэн нөгөө эрэгтэй залуучууд байгаа байхгүй. Эмэгтэй ч зөрөгтэй. Тийм. Зөрөгтэй яг үнэ. Тийм зөрөгтэй. Тийм эмэгтэйчүүд яг үнэ хэлэхэд ингээд судалгаагаар ингээд харахад эмэгтэйчүүд ингээд дугуй унах ингээд бүрэн ингээд хүсэл ингээд ирэмлэл сонирхол нь байгаад байгаа байхгүй. Гэвчиг
одоо стандарт дугуйн замгүй болохоор яг үнэхээр айгүй аюултай учраас аюултай дугуйн чадахгүй байгаа байхгүй. Тэгээд айдаг эмэгтэйчүүдийн дунд бас бий байгаад байна шүү дээ дугуй. Хараагүй юм байна. Тэгсэн чинь нөгөө тэр U-bike нөгөө төслийн юугаар ингээд дугуй унах одоо хүсэлтэй эмэгтэйчүүд бол ингээд 25% нэг 50000 хэрэглэгч байгаагс тэрний чинь ингээд 25% эмэгтэйчүүд байна. Тэгээд жилээс жил юу нь бол эмэгтэй хүний дугуй унах сонирхол нь нэмэгдэж байна гэж. Чи тэр нэ мэдгүй дээр чинь өөрхөн бас нэг юм юм уншуулаад дугуйгаа ингээд нөгөө нэг ундаг нэг юм нэгтэрсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө дугуйнууд нь алга болоод эвдрээ тэгээд нэг хэсэг ягаад байхгүй болсон шүү дээ. Байхгүй нөгөө U-bike гэтээ яг нөгөө хэрэгжүүлэх гэж байгаа үнэхээр цаашаалтай авч бидний нөгөө нэг дугуйчин нийгмийн нөгөө хандлага нэг тийм залуучуудын хандлага хулгай нөгөө нэг улсын юмд айгүй нөгөө нэг хүний юм шиг ханддаг гоё одоо юу гэдэг вэ гоё цэвэрхэн илээ тэрийг дараагийн хүн маань унан шүүдэ гэдэг байдлаар байсан хандаж болохгүй учраас тэгээ дугуй спорт ер нь ямарваа нэгэн спорт урлагч нь одоо юу гэдэг хүнийг гоё боловсон зөв ухамсартай иргэн болоход асар их үүрэг оройл үзүүлдэг. Тэгвэл одоо хідүүлгийн тэр хойно үлдээд байгаа тэр одоо иргэдийг хүмүүсийг яаж ингэж нийгэмшүүлэх вэ? Яаж ингэж хотын соёлж юу тэ нийгэмшүүлж оруулах вэ? Яаж тэр дугуйг хулгайлахыг болиулах вэ? Одоо эн чинь одоо яг залуучууд бидний ажил байгаа даа. Хүн болох багаасаа хөлөг болох угнаасаа гээд багаас нь энэ боловсрлоор дамжуулан эх орны хайлах сэтгэлгээ. За мөн энэ гэр бүлүүдэд бас гэр бүлийн үнцэн гэж юу юм бэ гэдгийг маш сайн зааж өгөх хэрэгтэй. Өөр хүмүүсттэй те хүнлэг инэрэнгүү байна гэж юу гэсэн үг юм бэ гэдгийг маш сайн судалгах хэрэгтэй. Одоо бид нар ингээ өөр хүмүүстээ яг ингээд сайхан хүмүүжүүлэлтэй болгоод өсгөж хүмүүжүүлээд нийгэмд гаргалаа гэхэд энэ нийгэм чинь танаа хүмүүстийг бодоолгоод байгаа байхгүй. Тэгэхээр бүх хүмүүст хамааралтай байхгүй энэ асуудал чинь гоё сайхан инэрэнгүү нийгэм хөгжсөн оюунлаг инэрэнгүү одоо эх орнч үзэлтэй хүмүүс иргэн болгон тэр дууг яаж ариг гамтаа хэрэглэх вэ гэдгийг тэгэл мэдэх байхгүй юм. Ийм хүн төрийн толгойд гарлаа гэхэд дугуйныхаа замыг бид нар иргэн хүндээ зориулаад хийгээд өгнө гэсэн бодолтой байх гэж би бодож байна. Гэтэ одоо хэдүүлээ хин нэгэн бидний өмнөөс те гой дугуйн зам хийгээд өгчээсэ гэдэг ингээд цугаад авах бид нар хэрэггүй. Одоо бид нар эхлэх хэрэгтэй. Бид бүгдээрээ. Би энэ одоо подкастт орохоос өмнө ер нь нэлээд нь одоо дуугчдын санаа оног одоо сонсоод тийм ээ ингээд багцлаад ингээд сонсож орж ирсэн л дээ. Тэгээ энэ дотор одоо яг нэг ярьж байгаа юм болохоор дугуйн одоо хулгай тэр U-bike ерөөсө хулгайлаас учраас ерөнхийдөө одоо зогцсон маа. Тэр тийм хулгай асуудал аюу одоо ингээ нэгсэн нэг хөгжиж ин гэж юм л да. Тэгээ яаж юм ихээр одоо сүүлдээ бүр ингээ жоохон хүмүүсээр хулгай хийлээж ин юм. Тийм. Тэгээ одоо тэр жоохон хүүхднүүд хулгай гэдэг баригдлаа гэдэг тий. Тэр хүүхд дээр нөгөө ямар нэгэн яаж шийтгэл юмнууд харьцангуй баг. Оо бүр тийм ээ. Бүр айгүй ингээ бүр зохион байгуулалттай ингээ хөгжсөн байна гэж юм тийм ээ. Тийм. Тэгээд одоо яг юу гэж яаж энэ асуудлыг бид нэр шийдэх вэ гэж ингээ дуучид ингээ харж ийн вэ гэхээр ямар ч байсан одоо аж ахуй нэгж байгууллага болгон одоо эргэн тойрныхоо 50 метрийг одоо зүлэгжүүлэх тийм нөгөө юу байдаг штэ хууль дүрэн байдаг штэ яг үнтэй адилхан аж ахуй нэгж байгууллага болгон стандарт юм дугуйн зогсоолтой нэгдүгээр болчих хэрэгтэй. Тэрийгээ тэгээ камержуулчих хэрэгтэй тийм ээ. Тэгээд одоо юм маань ингээ явцын дунд ингээд хөгжөөд л явна гэж одоо миний хувьд бол харж байгаа байхгүй. Одоо тэгээд даатгалтай бас болох хэрэгтэй гэж харж байгаа байхгүй. Нөө гинтийн ослын дуучин болгоноо тийм даатгалтай болгочих хэрэгтэй тийм ээ. Тэгээ нөө зогсоол маань шийдэгдээд ирэхээр тэгээ нөө камержуулалт гэдэг тийм ээ. Тэгээ ерөөхдөө ингээд хулгайн одоо асуудал маань ингээд багсаад явах болов уу гэж бол харж байна л да. Тий, яг үнэ. Эхний ээлжинд өгөх хэрэгтэй. Дараагийн ээлжинд бид нар дараагийнхаа дүүнэртэй үедээ хулгай их чинь болохгүй юм аа, худлаа их чинь болохгүй юм аа гэсэн нөгөө нэг багаас нөгөө нэг тахинд нь ухамсарлуулж нөгөө нэг хийх хэрэгтэй. Дараа нь тэр үе дараагийн үе маань бид нар яг уу тий хулгай ихийг мэдэхгүй, худлаа ихийг мэдэхгүй хүмүүс бий болно гэж бодож байгаа байхгүй. Солонгост байгууллага болгоны гадаа дугуйн зогсоол байж идэг. Тэн дээр нэг яг ингэ төгждөг болохоос заримдаа төгждөггүй юм ч байна. Тэгэл нөгөө гүйлгээгээ увцаараа шилжүүлээ. Увцаараа шилжүүлээд нөгөө угаас энэ карттай байдаг шүү дээ. Гэл ингээд юу байгаа. Тэр U-bike-ийн тэр үйлчлэг бол үнэхээр бүр маш шинэлэг, маш хэрэгтэй. Одоо тэр бүр дахиж бүр маш одоо юу гэдгийг тэр хулгайн тэр асуудлуудаа бүр хөшөө бүр нарийн чангатгаж тэр асуудлуудаа ингээд бодолцоод бүр дахиж ингэж орж ирж ингэх хэрэгтэй. Юу нь бас мэрэгжлийн дугуйч хүртэл тэр U-bike-ийн тэр үйлчлэг бүр аюу амар байсан гэж ярьж байгаа байхгүй. Одоо ч гоё юм. Яг солонгос чи гоё юм а гэж бодож байна. Тийм. Ингээд нөгөө нэг юугаар ингээ апаар ингээ харцдаг. Одоо
би ингээл яаралтай ажилтаа үед одоо нэг цэг дээрээс нь очиж дугуугаа авлаа. Миний очиж байгаа тэр ямар зэгтэй ойрхон байна. Тэнд очиж дугуугаа тавлаа. Цаг хугацааг бүр амар сайн хэмнэж байгаа байхгүй. Дугуй бол үнэхээр яалтчгүй бол цаг хугацаанд бүр маш сайн хэмдэг. Одоо ер нь бол хүмүүс чинь нөгөө машиндаа суугаад бүр залхацсан шүү дээ. Бүр уур урмээр тийм ээ. Нөгөө тий ажил тараал гэр хорондоо ингээд дундаж хугацаанд ингээ 2 цаг болж иж гэртээ очиж ин гэж байгаа байхгүй. Бүр айгүй стресстүүлж байгаа тийм ээ. Одоо энэ гүүрнүүд хүртэл чинь одоо яг дугуун зам гүүрнүүд тавигддаг шүү дээ. Чи одоо сая шинэ тавигдсан гүүрнүүд дугуун зам байх болов. Энд дээр бас нэг өөр хүүхдээ явган баг нэг машин хааж алхаж ирсэн дүр зургийг би харж ирсэн юм байна. Тэгээ өнөөдөр хэдүүлээ эхлэх юм бол дараагийн хэдэн жил бас гайг болчих واخа тий. Хэдүүлээ бас юм хэдүүлээд явбал шаардлага тавьж явдаг. Тэгээ юу байк чинь нөгөө 200 дугуйтай эхэлсэн гэдэг юм лээ. 2 жилийн хугацаанд төслөө. Аюу гоо. Тэгээ ингээ яг жилээс жил нөгөө нэг хэрэгцээ амирх ингээд нэмэгдсэн. Тэгээ унах сонирхолтой хүмүүс бас нэмэгдсэн байсан. Тэгээ одоо нөгөө нэг нийслэл чинь нөгөө 6 дэд төв барьж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх гээд. Тэгээд 6 дэд төвөө дүршиглээ. Тийшээж нөгөө ус дулаан ингээ бүх юм авчиж чинь тэгэнгүүт тэндээ бас нөгөө гэр хорооллынхаа иргэдийн аюулгүй байдлыг хангах үднэс бас юм дэд төвөө тойрсон юм цэцэрлэг түрээлэн дугуйн зам энтрийг барьж байгаа юм лээ. Тэгээд бас тийшээгээ бас нэг юм дугуй унах сонирхолтой бас иргэд байгаа шүү дээ хүүхдүүд. Тэд нартай зориулаад бас энэ юу байк төсөл энтрийг өргөжлүүлэх тийм боломжтой бас сонсч байсан. Ер нь тэрийг бүр хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь бүх дөрвүүдээр маш том цэцэрлэг түрээлэнгүүд харигдах хэрэгтэй. Одоо чинь манай одоо яг үндэсний цэцэрлэг түрээлэлд дандаа юм ингэ шүмжлээд байгаа шүү. Уучлаарай. Шүмжлэхгүй байхын аргагүй. Би бас буруу юмны хажуугаар юусаа амаа цалхиж явж чадахгүй байна. Тэгэд одоо би бас нэг пост оруулсан шүү дээ. Тэрбум 500 одоо сая төгрөгөөр бүхэл бүтэн ингээ Чингис хааны амар гоё юм цэцэрлэг түрээлэнд дугуй та нар харах юм бол зүгээр үнэхээр best. Тэрүүнтэй адилхан бид нар бас ингээд дүүрэг болгон дээр маш гоё цэцэрлэг түрээлэн бүр байх хэрэгтэй. Тэндээ гэр хороолтын чинь он тогийн уул муурн дээр амьдарч байгаа шүү дээ. Ядаж нэг жоохон дугуйгаа ингэж түрч авчиж байгаа. Тэндээ дугуйгаа унжгаад буцаад аваад ирдэг тий. Тэрийг бол бүр хийх хэрэгтэй. Монголын нэг томоохон нэг жишг банк байна л да. Одоо нэрийг хэлээд яах вэ тийм ээ. Тэр банк яадаг вэ гэхээр одоо тэн дотор ажилтдаг хүн нь ингээд хэлж байгаа байхгүй юу. Нөгөө одоо тэндээ ингээд гадаа ингээд стандарт дугуйн зогсоолтыг тэгээ ажилчтайгаа ингээд дугуйтаа ирүүлдэг. Дугуйтаа ирсэн ажилчтай ингээд халуун кофе урамшуул байдаг тий. Урамшуулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ жишг бас нөгөө гадаа гоё жишг тий. Бүр аж ахуйн байгууллага болгон бүр ийм жишгтэй болох хэрэгтэй байхгүй юу. Урлагийн өнөө хөвчсөндөө сэтгэлд эмоционалтай хүмүүс хөвчсөндөө дугуй унаад явна гэдэг чинь бас гоё ахгүй гоё. Дуртай дугаа сонсоод дугуйгаа унаал амир гоё. Юу дугуйгаа сонсоод гэснээс дугуй унж хахад чихвч сонсч болдгоо шүү. Буруу байсан байж. Ер нь яг тэгвэл энэ хотод яг ингээд дугуй унахад анхаарах ямар асуудлууд байна? Энэ талаар бас зөвлөгөө өгч дугуй сонирхож байгаа одоо залуучууд. Тий яг нэг хотын нөхцөлд. Тий чихвч бол огтхонч байж болохгүй. Уучлаарай тоо буруу юм байсан биш. Тэгэд юу хамгаалтын хувцас одоо каск тайлангуй бүр зайлшгүй байх шаардлагатай байхгүй. Тэр каск маань ингээд бүр үнэхээр яг үнийг хэлэхэд бүр маш олон тэр аюултай тэр хүчин зүйлүүдээс хамгаалдаг. Одоо миний хувьд ч гэсэн уралдаг байхдаа би зөндөөл нөгөө ингээд осол лаварч гэдэг юм уу те одоо тэмцээний үеэр унах бэртэх юм каск яг үнийг хэлэхэд миний одоо толгой амь насыг бол хамгаалж байсан. Касктай бол зайлшгүй байх шаардлагатай. Болж өгвөл тод өнгийн хувцастай байх шаардлагатай. Тод өнгийн. Тэгээд мөн одоо дугуйндаа нэг урд хойд талдаа рефлектор буюу нэг ойлгогч тийм гэрэл тийм зүйл одоо зайлшгүй байх шаардлагатай. Та түрүүн миний хэлсэн шиг нөгөө баруун тийш явах гэж бол баруун гараа өрөх хэрэгтэй, зүүн тийш явах гэж бол зүүн зогсох чинь, эргэх чинь гэдэг тэр тохиог аягүй сайн өгөх хэрэгтэй. Тэгээд нөгөө одоо дугуйн замгүй одоо зорч хөдөлгөөн байна шүү дээ. Тэр хэсэг дээр бол нэгдүгээр нэг болж игэл аюу сайн одоо шахаж явж байгаа хэрэгтэй. Энэ дээр одоо яг нэг зүйл аягүй ажиглагддаг л та одоо мэржлийн хамжирчдын хувьд нөгөө жолоочт маань дугуйчд аягүй дургүй. Ер нь аягүй зорчтой байдаг. Тэгээд би ч гэсэн ингээд хотоос гараад бэлтгэл хийх хотоос гарах хүртлээр ингээд хотоор зорчиж байгаа шүү дээ. Энэ хугацаанд ингээд аяйгуу муухай соёлгүй бүдүүлэг жолоочтой маш их таарж исэн. Тэгээ намайг ч юм бол одоо эмхтэн дугуй унаа явж гин. Чи одоо дугуйн дээрээ тогтож чадахгүй мэж замаас чи зайлаач гэл тэгээ янз янзын муухай хараалуудыг хилж гин. Тэгээ одоо мэржлийн бэлтгэл хийж байгаа тамирчид чинь ойролцоогоор одоо дунджаар 40 км цагийн хурдтай явдаг заяа. Тэгээ тийм цагийн хурдтай явж байгаа тамирчид чинь ингээд тэр нөгөө нарийнхан одоо
дугуйн зам дээр явах ямарч боломжгүй байхгүй. Тэглээч одоо бас яг одоо би ингээд дугуйчдынхаа санаа оноо ингээд сонсож байгаад бас тийм одоо зүйл орж ирсэн. Одоо энэ Улаанбаатар хотод байгаа тэр тавьсан байгаа тэр зарим дугуйн зам дээр ямар ч арчилгаа тохиолдолгүй байгаагүй. Айгүй олон тийм чулуу, шороо одоо юу гэдгийг те арчилгаа тохиолдолгоо ерөөсөө байдгүй. Тэгээ зарим нь ихнээсээ ингээд жоохон ингээд яатсан хуурцсан боржууртай будцсан будгад ногоо будгад ингээд нэг аран нэг ингээд нэг хатсан нэг юм нуурын нэг юу шиг болчихсон. Очид тэд нэг энэ зам барьж байгаа хүмүүс би хайда бодын бүгднийг дагуулж яваад дугуйн зам чи ийм байдг юм аа. Зам чинь ийм байдг юм аа. Нэг ус зайдууд өгчтэй байдг юм аа. Дугуйн зам, явган хүний зам ийм байдг. Дугуй яг явдаг зам чинь бас ийм зөөлөн байдаг байхгүй Солонгос. Яг чи нэг ийм ногоон болон нэг хүрэн нэг юм чинь нэг зузаан аюу гоё ийм байдаг байхгүй юу. Тэгээд ийм байдгийг яг харуулмаар санагддаг. Яг тийм түрүү нөгөө аюулгүй байдлын дүр марстай. Ер нь одоо ингээд дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдал бол хамгаас чухал ч те тоормос ажиллаж байгаа үгүйгээр шалгах. Гэт ерөнхийдөө яг ингээд дугуй худалдаж авахдаа бас юуг одоо анхааруул зүгээр гэдэг юм. Хүмүүсээ өөрлөө чинь те ийм дугуй сайн уу, тийм дугуй сайн уу, ямар дугуй авах уу гэд бас утасдаг уянг чаргалраа. Тэгэл зөндөө ярьж. Тэгээд яг зүгээр юу л да одоо нэг үе бодоход харцсангуй нөгөө дугуйн олон брэндүүд ороод ирчих тийм ээ. Зөндөө байгаа гадуур Canon, Ultra, Merita, Attila гэл зөндөө одоо брэндүүд ороод ирчих. Хэрвээ нөгөө дугуй авах гэж байгаа бол одоо тэр одоо брэнд дээрээ очивол одоо мэрэгжлийн зөвлөгөө зааварчилгааг аваад одоо өөрөө яг ямар зорилттой дугуй ашиглах гэдэг юм те гэр ажил хоёрын хооронд явах гэдэг юм уу эсвэл сонирхогч маягаар одоо юм над шиг юм засмал зам юм уралдааны дугуй авах гэдэг юм уу аль эсвэл одоо зүгээр сайхан аяллаа дугуй авах гэдэг юм уу эсвэл хүүхдээ урдаа хоноо суулгаад ингээ хүүхдийг цэцэрлэг гэр хоёрын хооронд зөөх гэдэг юм уу тэр одоо тэр одоо хүсэл зорилгоо л айгуу сайн хилээл тэр дэлгүүр дээр очивол тэр тохирохтой тэр дууг нь л авах хэрэгтэй л дээ. Нөгөө энэ одоо боржуураа ингээд налуу хийгээд одоо явган хүнийхээ автозамаасаа ингээд дугуйн замаа ингээд салгаад ингээд дугуйн замаа ингээд стандартаар түрүүн хэлсэн шүү дээ тий баруун дөрвөн замаас зүүн зарамдам ч юм уу эсвэл тоочараас толгой хүртэл ийм урт тий ийм урт ингээд дугуйн замыг тавиад өгчих юм бол ингээд дагаад маш олон хүн дугуйн заа. Эмхтэй хүн дугуйн метро яг тэрийгэ тавьчих юм бол хятад бол өвөө эмээнэр дугуйндаг байхгүй юу? Өвөө эмээнэр дугуйн. Тий. Тэгээд нөгөө би бас ингээд харж байхад нөгөө Нидерланд байна л да. Тэн дээр ингээд бүр янз янзын дугуй байна. Одоо Монголд ч нөгөө U-bike-ийн одоо залуучууд чинь өөрсдөө нөгөө араамаа ухсраад өөртөө араамаа хийгээд байгаа штэ. Гэх мэтлээ ингээд дагаад одоо дугуйн замын тавиад өгчөнгүүд дагаад нөгөө нэг тэр нөгөө зориултуудын одоо би чилээс болох нь шүү. Одоо би чилвэл ингээд хүүхдээ суулгаад ингээд явмаар байна тий. Хүүхдээ ингээд дугуйныхаа урд ингээд суулгаа явах юм твш тий. Ингээ хамгаалттай бүхэгтэй. Одоо ийм юм хүртэл ингээд хийгээд ингээд дагаад ингээд хөгжчих байхгүй дугуйдаг залуучууд маань хүртэл. Тэгээ бас нөгөө тэр гинцэртэй иргэдэг би яриад байгаа шүү дээ. Одоо хөгшин настай нөгөө явж чадхаа байдсан. Нөгөө дугуйтай энүүрээ удирдлагатай аюу гөрхөн. Солонгост бол тэр бүрстэ маш их нөгөө ахмадууд ундаг байхгүй юу. Ягаад гэвэл нөгөө араас хүн түрээд нөгөө заавал нэг хүний харьяалтай биш очдөг байхгүй юу. Нөгөө нэг гой дугуйн зам дээрээ нөгөө нэг ахмад настай хүмүүс ингээд залаад дэлгүүрлөө ороод аптек руугаа ороод энэ рүүгээ очоод буцаад ингээд явж байгаа байхгүй юу. Гой загвар харсан. Нөгөө 3 дугуйт гэж байдаг шүү дээ. Нөгөө урдаа нөгөө одоо нөгөө жишээлбэл зөөрлж ярих юм бол тэрэгэн зэрэг шүү дээ. Урдаа би одоо жишээлбэл одоо эмээгээ тэндээс суулгаад би өөр ингэж ийгээд одоо эмээгээ ингээд төр явдаг. Тийм одоо дугуйн загвар. Тэр бол надад аюу гой санагдсан байхгүй. Одоо яг ингээд л тэг гэрээсээ гараад хүнсний дэлгүүр орох хооронд нөгөө машинтайгаа явж юм л та тий. Одоо энэ хэрэглээг л байхгүй болгоо гэрээсээ гараад нөгөө зах руу дэлгүүрлөө орохдоо тэр твштэй дугуй хэрэгэлдэг болчвол замын төгжил. Хойноо ингээд хөөрхөн амар буу. Бас их буурна. Тэг хойноо хөөрхөн ачаад байгаа байхгүй юу. Одоо би жишээлбэл ингээд гэрээсээ гараад дэлгүүр ороод машин бол бас яг нөгөө бас үүсгэж болохгүй бас ашигтай давуу тал бас байна. Одоо хэмжээний хүнс цуглуулахад машин бол заашгүй хэрэгтэй. Гэхдээ одоо гэрийн хэрэгцээний одоо тэр хүнс цуглуулахад тэр хөөрхөн хойноо твштэй тэр дугуйны загварууд бол болж байгаа байхгүй юу.
Гэхдээ яриад байвал хэдүүлээ чинь бүрээс асар их зүйл ярих хараагаад зүгээр нэг одоо манай одоо энэ явган хүний зам болон дугуйн замыг барих хүмүүс үнэхээр одоо мэдгүй энэ YouTube руу ороод хараа л та. YouTube дээр ч бүх орны бүх зам ингээд гоё яаж барихыг нүрэл зааж өгсөн видеонууд хүртэл байгаа байхгүй. Maybe бүр яг ийм нэг жижиг одоо ингээд олон хүн шамбаарлцсан жижиг ийм одоо төлөвлөлттэй хотод яаж дугуйн замыг яаж явган хүний замыг барих вэ гэдэг бүр тэнд чинь бүр ингээд доорс хятад бүх хил дээрээ бараг байгаа. Зөвөр нэг хүмүүс очиж гэсэндээ туршлага судлаа тэр Солонгос руу очиж, Нидерланд руу очиж ингээд зүүн өмнөд Азийн дугуйны орнууд руу очиод туршлага судал би танай оронд одоо юу гэдэг энэ одоо манай Улаанбаатараас ч юм очиод судалмаар байна. Гэт нэг очичихвол та яа тийм тэгэл хурж ирээд ингэдэг юм би дугуйчдаас нэг энгийн хүмүүсээс нэг авч яваад ингээд явчих юм бол би бот хамт явъя тэндээ бас клип хийж яваа. Ингээ хэрэгтээс мэрэгжлийнхнаас за тэгээ ингээд нөгөө сошиал нөлөөлөл тэгээ хүмүүсээс яг тэр дугуйн замын ингээд туулаад үзье. Яг ингээ юу байд юм за хотын удирдлагаас ч гэсэн нэг хүн байж болно шүү дээ. Яг ингээд тэр дугуйн замыг ингээд тавьж байгаа замаар нь хідүүлээ ингээд нэг тойроод үзье. Яаж авахгүй окей гэдэг гоё. Тойроод үзье тий. Тэгэнгүүт ингээд бас ямар хүндрэл бэрхшээл тулж байгааг иргэнэнч тэр за тэгвэл нэг удирдлагууд ч тэр мэдээд авчиж боломжтой. Тэгээд яг түрүү хэллээч нөгөө хотын энэ удирдлагуудад нөлөөлөх боломжтой ажлыг бас хийе гэдэг. Юу байж болох бол би бол чиний санааг дэмжиж байна. Одоо та хоёроос маш гоё санаа гаргаж ирж байна. Тэр энэ тэнд байгаа энэ дугуйн зам бол хэрэггүй. Тэгэхээр чи яах юм бэ? Тэр хүн хэсэгтээ нэг хэдэн гэд мэдээж яваад ингээд явах. Тэгэхээр нөгөө чиний дөрөв хэлсэн шүү дээ нөгөө баруунаас зүүн хүртэл тодорхой цэг хүртэл ингээд тасралтгүй дугуй явах боломжтой тэрийг л хийж өгөөч гэж. Би бол тэр нөгөө юу зөвшөөрөхгүй байна. Энэ тэнд нөгөө ингэж дугуйн зам барина энэ салан. Тэгээд тэр нөгөө 1 км зам чинь би бас сонсоход нийлээ хэдэн зуун сая төгрөгийн өртгөөр баригдаж байгааг сонссон. Тгийж ингэж мөнгөө ингэж айгүй ингэж өргөө зарцуулж яхаар одоо урт тийм ээ баруунаас зүүн тийшээ урдаасаа хойш. Тэгвэл хэдүүлээ одоо ингэж гуруулаа санаа нийлж штэ. Тэгвэл хэдүүлээ бас энэ дээр санаа нийлж байгаа юм чи энийг тэр хийх гэж байгаа хүмүүст хийхээс нь өмнө хийсдийн дараа хэдүүлээ 1000 ордод нэмэргүй штэ. Хийхээс нь өмнө хэдүүлээ нөлөөлөе л доо. Очоод хийлээ л та. Магадгүй би хотын дараагаас дагтаа ч юм уу ямар нэгэн хот юу гуруулаа дугуй удирдлагуудаа очоод дугуйгаа тэр зүүн дөрвөн замаас баш 5 шараас одоо тэр хаана үүдийн те тэр хүртэл яваад үзээ л да ямар хэцүү байна. Яах тэрийг өөртөө мэдрэг хэдүүлээ бас энийг өрөөж болох юм биш үү тийм үү зөв би бол яг нийлээл та хоёртой нийлээд уриалмаар нөлөөлөл л да хэдүүлээ залуучууд бид нар яах юм бэ нөлөөлжлтэй байвал бид нар чи нийгэмдээ ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа л гэсэн үг үстэй. Тэгээ яг подкастыг үзээ сууж байгаа бас үзэгчд сонсогчд маань бас нэгдэх боломжтой цуг дугуйгаа явж унаа тий нөхцөл байдлын одоо дүүгнээ санал хүсэлтэд нийслэлийн удирдлагуудад дүүгж болно тэгээд өвцгөө л дээ. Тэгэл та тий. Энэ зам барьж байгаа усуд юуг анхаарах вэ гэхээр ерөөсөө тэр мэддэг чаддаг тэгээ мөн ингээд дугуй ундаг юм мэрэгжлийн хүмүүсээс нь л маш сайн ингээд зөвлөгөөг авч иж тэрийг хийх хэрэгтэй байхгүй. Монголын цаг агаар чинь болохоор өвөлдөө нэлээд хүүтэрдэг тийм ээ. Яг энэ үед болвол ер нь 11 сар хүртэл ер нь дуу унах боломжтой гэж дуучид болвол ер нь яг 3 сараа ер нь яг хэддгээр сараас хэддгээр сар хүртэл ер нь дугуй унах боломж байдаг. Яг 2 сараас яг нөгөө их дугуйн ихлэх үйлрэл нь тий ер нь бол 2 сарын сүүл 3 сараас 11 сар хүртэл бол дугуй унах бол бүрэн боломжтой. Тэр чинь бараг жилийн 9 сар дугуйг ингээ хэрэглээд ойр зур замын хөдөлгөөнд оролцоод явах боломжтой. Тэгээ яг бүр дүүм өвлийн хүүтний үеэр бол аашгүй тэгэл нөгөө нялхнаатай хүүхдтэй эхчүүд өгшин настай хүмүүс машина унах бол заашгүй хэрэгцээтэй. Гэхдээ нөгөө ажил гэр хоёрын хооронд ойрхон байдаг ч юм уу те 2-3 км-ийн зайтай. Ийм тохиолдол бол яг ингээд хүүтний үеэр бол тийм богинохон зайд бол дугуй унах бол бүрэн боломжтой шүү. Нөлөөлөл гэснээс гантход дуучнаасаа би нэг юм асуумаар байна. Нөгөө таны нөгөө хийж байгаа нь улаан бүс. Тий. Аян одоо хэр явж ийн тэгээд залуучууд одоо ямар оролцоотой байна? За яг үнэлэхэд бол сайднасаа одоо сараас сайн их олон байт юм байна. Би ч өөрөө коронавирусын халдвар аваад 2 сарын өмнөөс коронавирусын халдвар аваад тухайн үед бас амар байлаа шүү дээ. Тэгэхэд дөрөв дүүтэйгээ халдвар авч би гэртээ өөрийгөө тусгаарлаад эмчийн бол эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй байхгүй юу. Тэгэхээр тухайн үед нөгөө би чинь нэг юм хаягдсан юм шиг нэг айхтар мэдрэмж төрөөд өөл аваад одоо хин
яагаад ийм байдлаар болж байгаа гэдэг. Яагаад гэвэл хайртай дүүнэр маань ингээд нүдний өмнө ингээд өвдөөд тарчлаа талуураад ингээд хөвчих одоо эмнэлгийн үйлчлэг авч чадахгүй байна гэхэд бол үнэхээр энэ надад бол асар их нүг чөнгөг гэж ярьдаг байхгүй шокнд орсон байна. Тэгээд би энэ талаараа нөгөө сошиалтаа бичээд эхэлсэн чинь надаас би ч одоо 2 удаа хоос онохгүй амьдралаа их голдог байсан чинь надаас хэцүү амьдралтаа мянган хүмүүс над руу бас одоо юу гэдэг бичсэн л дээ. Тэгээд би чинь ерөнхийдөө бодож байгаа за нэг ч гэсэн хүнд би эдгэрснийхаа дараа гарч байгаа тусландаа гэж одоо байж л одоо эрүүл мэндийн түүчээ гэдэг төрийн бас байгуулахын бас бидэртэй адилхан шижигнсэн мундаг гоё сайн залуучууд ингээ хамтраад энэ улаан бүс гэмиг хаянаа эхлүүлсэн. Энэ аяны гол зорилго нь болохоор ковидын одоо халдвар аваад гэрээр тусгаарлагдчих байгаа нөгөө нэг амьдралын одоо амжиргааны түвшин доогоор юун дээр PCR шинжилгээ, юун дээр имээ авах, өдрийнхөө хоолыг яа гэж байгаа тэр л одоо эмзэг бүлэг гэж ярих айгүй муухай санагддаг л да. Тэгтээ яг ярьчих. Тэр л хүмүүстэй бид нэг хурж очиад нэг ч гэсэн айлтыг тусалцъя гэж бодоод энэ аянаа өрнүүлээд тэгээ байгууллагуудаар бүрсдэг хөлөө эзэдэл явж одоо уулзлаа. Тэгээд гадаад байгаа монголчууд тусалцаа үзүүллээ. Хувь хүмүүс маш хөөрхөн тусалцаа үзүүлсэн. За тэгээд ингээд байгууллагууд маань бас ингээд тусалцаа үзүүлээд явж байгаа. Гэтэл залуучуудын оролцоо харин энэ дэр үнэхээр мундаг байна шүү. Үнэхээр мундаг. Одоо ингээ идэгчээд бараг би сүүлдээ чинь 119 болсон шүү дээ. Би чинь бараг сүүлдээ хөсөч чив шиг те над руу. Би өвчтэй гадгаа яах вэ? Игчтэй надаас нөгөө нэг ам ингээд нөгөө мэдрэх байжлаа гэдэг ч юм уу. Тэгээ өөрийнхөө нөгөө тусаад туулаад өнгөрцөн учраас тэрийгэ мэдэж авсан мэдлэгээ хүмүүс тараана гэдэг бол энэ чинь бас. Тэгээ хүн болгоо адилгүй л те. Тэгээ залуучууд их орж ирж байна. Залуучууд маш гоё ингээд орж ирээд улаан бус аян бид нар ингээд хөрхийн мөнгөгүй ч гэсэнтэй. Би яаж туслах вэ гэдээ орж ирж байгаа байхгүй юу? Би очиод туслаад өгье. Машин би хөрхийн нэг машинтай өдөр тэр нөгөө юм нэг тараагаад өгье гэдэг ч юм уу. Энэ гоо залуучууд ихэнх залуучууд байхад би үнэхээр вау. Бас нэг юу гэдэг вэ? Би чинь бас мундаг бас залуучууд байт юм байна штэ гэж одоо итгэсэн яг та хоёр шиг те. Тэгээд энэ аян маань ингээд үргэлжлээд явж байгаа. Аянгаа ямар ч юм бэ хийсэн шиг хийгээд дуусгасан шиг дуусгана. Тэгээ явж байгаа ийм байгаа юм байна. Залуучуудын оролцоо би ийм зөв юм дээр л бид нар нөгөө одоо энэ дугууны зам гэдэг чиг ийм зөв юм дээр л бид нар урайлж, байлдан дагуулж яагаад гэж энэ зөвхөн бид нар одоо сайхан амьдрах гэдэг юм биш байхгүй юу? Бидний үр хөвгтүүд. Би одоо Солонгос руу ингээд яваад Солонгостой ингээд өөрийгөө бодоод тийшээ яваад сайхан амьдрах боломж надад бүрэн байна. Тэгээд би явлаа гэж тийшээ явах юм. Миний нэг насны амьдрал тэнд сайхан дуусах байхгүй. Гэтэл миний дүүнер, миний үр хөвгт, миний хамаатан сатангууд Монголд ирээдүйд ингээд дүүнер маань ингээд амьдрах байхгүй юу? Одоо л энэ нийгмийг одоо л энэ дугуун замыг тэгээ ярьчих юм. Одоо л энэ дугуун замыг гой болгохын тулд одоо л энэ ковидыг цар тахлыг бид нар давж гарахын тулд одоо нөлөөлөх хэрэгтэй байхгүй. Энийг л зөв нөлөөлөх гэдэг байгаа шүү дээ. Би уран бүтээл дээр хүртэл нөгөө нэг юу оруулдаг. Арх тамхи. Одоо янз бүрийн нэмх 18, хараал бүх юм уран бүтээлдээ хизээж оруулдаг. Яагаад гэж энэ чинь миний нийгэмд одоо нөлөөлөл, хариуцлага гэж нэг юм байна. Тэгэд энийг би бас ингээд ухамсарлаж явж байгаа гэж бодож байна. Дугуун замын хувьд гэх юм бол хэдүүлээ яг энийг бас нөлөөлөөд ингээд явчих юм бол бид ямар ч гэсэн тодорхой үр дүнд хүрнэ гэж би боддог. Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Дэнх жаргаллаасаа мэрэгжлийн дугуй спортын талаар маш их зүйлийг сонсож мэдэж авлаа. Танаас бас ингээ олон улсын жишгүүдийг бас сонсож авлаа. Маш сонирхолтой яриа өрнүүллээ. Манай үзэгчд, сонсогчд маань бас бидний ярианаас нэг зүйлийг ойлгож олж авах байхаа гэж бодож байна. За энэ подкастын төгсгөлд та хоёр маань бас нэг нийгэм чиглэсэн, залуучуудад чиглэсэн уриалга хэлээч. За. Би одоо зөндөө олон уриалга хэлмээр байна л да. Гэхдээ эндээс хамгийн чухал бол за одоо шинэ 900-ны тий одоо дижитал 900-ны залуучууд руу хандаж хэлэхэд одоо энэ маш их одоо хурдцтай хөгжиж байгаа энэ дэлхийн одоо хөгжилт хөл нийлүүлэн явж байгаа Монгол улсын одоо тэр дундаа Улаанбаатар хотын залуучууд тий ер нь залуучууд руу хандаж хэлэхэд хэдүүлээ шаардлага тавьдаг тийм залуучууд байя гэж уриалмаар байна. Буруу зүйл уусмааргүй байна тий буруу зүйлд ингэж автмааргүй байна. Ийм буруу зүйлийг ийм зүйл байх ёстой гэж юусоо битгий бодоо. Бид нэр маш гайхалтай нийгэмд амьдрах эрхтэй хүмүүс. Маш гайхалтай Улаанбаатар хотод амьдрах эрхтэй хүмүүс. Тийм болохгүй зүйлийн хажуугаар амаа битгий одоо ингээд өдөлцсөн юм шиг ингээд чимээгүй байгаа ч хэдүүлээ шаарддаг бай. Бид нар хангалттай болох учраас энийг шаардж байгаа юм. Бид нар өөрсдөө хөгжицгөө гэж л одоо уриалмаар байна. Тэгээд шаардлагыг одоо соёлтойгоор, ээлдгээр мөн одоо зарчимтайгаар хэдүүлээ залуучуудаа тэр холбогдох хүмүүст нь шаарддаг бай гэдэг л тийм залуучууд бай. Тэгжээж бид нар хурдан хугацаанд шүү. Ийм удаан хугацаанд хөгжих ёстой байсан бол ийм хурдан хугацаанд бид нар гайхалтай нийгэмд, гайхалтай хотод, гайхалтай дугуун замтай, гайхалтай энтертайнменттай тийм одоо Улаанбаатарт хурдан хугацаанд одоо амьдрах чадах юм аа
гэдгийг би залуучуудаа уриалмаар байна. Уриалмаар байна. Их шаргалаа. За миний хувьд болохоор Улаанбаатарын одоо Петрополис ийм залуучууд маань нэг юм би л одоо энэ уулзураар гарчвал бус нь хамаагүй миний л ажил бүтчихвэл бус нь хамаагүй гэдэг нэг бусдыгаа нэг жоохон боддгоо юм зүйл жоохон ажиллаад байдаг юм санагддаг. Тэгээд ер нь залуучууд гэлтгөө Ахмад үе маань доороос ирж байгаа дүүнер маань ч гэсэн юм нэгнээ боддог юм сэтгэлтэй байгаасаа гэж айгүй хүсдэг. Тэгээд одоо нөхрийн хэрэг бүтвэл өөр хэрэг бүтнэ гэдэгтэй адилхан чи өнөөдөр амжилттай чи өнөөдөр чиний ажил ингээд сайхан байгаад байгаа чинь бас юу биш. Гэхдээ ард нь одоо чиний одоо тэр одоо энэ сэргэлэн ч гэдэг юм уу нэг ингээд буруу энэ ойлголтоос болоод өөр хин нэг ингээ хохироод ингэж байгаа юм шүү дээ гэж ингээ харж үзээсэй. Бусдыгаа нэг жоохон хүндлээд нэгнээ боддог байгаасаа л гэж би уриалмаар байна. Энэ подкастын одоо яг дундуур бид гур бол нөлөөллийн ажил хийхээр ярилцсан байгаа дугуйн замын нөхцөл байдалтай танилцаад танилцахдаа нийслэлийн удирдлагуудаас бас уурж тэндээ оролцуулаад нөхцөл байдлын талаар ямар байгаа. За яах ёстой ингээд түрүүний их жаргалын хэлдгээр нэг юм шулуун замаал яг шувлуун л болгоё гэдэг санал дүгнэлтээ өгөөд ямар ч буцаад нэг үр дүнтэй уулзна гэж бодож байна. Заавал. Миний бас яг санал биш шүү. Би олон одоо дугуйчдын төлөөлөл болж энэ сууж байгаа. Тийм. Ер нь нийт дугуйчдын одоо хүсэл одоо санал бол юм байна. Nice. За Cities podcast-а хамтаас үзэгчдэд баярлалаа. Дараагийн подкастаар уулзлаа. Баяртай. Баяртай.